Та бүхэн сайн байцгаана уу? Миний сувгийг сонирхон сонсдог бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. За, бид үүнээс өмнө нэгэн өсөгч судар егөөтхүйн судар буюу нөгчих цагийн бэлгүүн гэдэг Бурхан багшийн сургаалуудын тайлбарыг сонссон. Тэгвэл энэ удаад би та бүхэнд Гурилгүүл Увсан багшийн бэлгүүний зүрхэн сударт хийсэн тайлбарыг төлөвлүүлж байна. Зүрхэн судар гэдэг бол эх судрууд гэж нэрлэгддэг. Олон бот том судруудын гол зүрхэн шимийг агуулсан судар юм аа. Энэ бол Бурхан багшийн сургаалууд дотроос хамгийн цөмөн, хамгийн зүрхэн. Тэгээд хамгийн өөрмөц сургаал бол энэ юм аа. Яагаад эх судрууд гэж нэрлсэн бэ гэвэл өнгөрсөн цагийн хамаг бурхтын эх, одоо цагт залран буй бурхтын эх, ирээдүйд ч мөн залрах бурхтын эх гэдэг утгаараа үүнийг эх судрууд гэж нэрлэдэг байна. За ингээд эх судруудад ерөөсөө юу номлосон байдгийг бэ гэвэл бэлгүүнийг л номлосон байдаг. Бэлгүүний сургаалууд бэлгийн чандад хүрэх тийм сургаалууд юм аа. Тэгэхээр энэ эх судруудын бүгдээрнгийнх нь гол өх шимийг ингээд хураагаад цуглуулад ингээд бүтсэн судар бол зүрхэн судар юм. Өөрөөр хэлбэл энэ бүх эх судруудын гол шим нь юу юм бэ гэдгийг та энэ зүрхэн судар дотроос олно. Тэгэхээр зүрх гэдгээр заавал яг миний зүрх юм шиг, таны зүрх юм шиг ийм байдлаар ойлгосны хэрэггүй. Энэ бол яг гол шим нь юм аа л гэж. Юмны нэг шүүсийг шахаад нэг ийм өх шим нь гаргаж авна да. Тэрийг хэлж байгаамаа л гэж ойлгоход болно. Төвдийн хэлнээ зүрхийг нян гэдэг энэ бас л яг зүрх гэсэн утгатай л да. Гэхдээ зүрхэн судар гэхээр яг ийм бодтой биетэй биднүүсийн энэ зүрхийг бити бодорой л гэж. Уг нь бол яг уг үндэс нь бол мөн л дөө. Яг хүнээр аваад үзэх юм бол зүрх нь энэ бүх юмны чинь голт зүрх нь энэ хуусан чанарын бэлгүүний сургаал юм а гэсэн л утгатай. За тэгэхээр юуны өмнө бидний энэ өнөөдрийн судлах зүрхэн судар маань хамаг бурхтын сургаалын шим байх нэ. За энэ судрыг Сиддхарта Готама буюу дараа нь гэгээрээд Бурхан багш, Шагжмүний Бурхан багш номлосон. За энэ бол бэлгүүний сургаал, бэлгийн чандад хүрэх судар. Энд бэлгүүн гэдгээр юу хэлээд байгаа юм бэ гэх юм бол хоёргүйн бэлгүүнийг хэлж байгаа. Хоёргүйн бэлгүүн гэдэг нь ганцхан юмыг хэлээгүй. Олон юмны хоёр юмны нэгдмэл байдлыг хэлсэн гэж ойлгоно. Тэгээд энийг өөр юутай зөвөрлж болох юм бэ гэвэл ямар ч нөхцөл болзолгүй хайр инрэлтэй зөвөрлж болно. Нэг нь нэгдмэл зүйлийг хэлсэн болохоос биш, хоёргүйн бэлгүүн гэж нэгдмэл зүйлийг хэлсэн болохоос биш, нэг л юмыг хэлээгүй юм шүү гэж ойлгох хэрэгтэй. За ингээ бэлгийн зүрхэн судрыг Бурхан багш зарлаглахдаа тас цогцолсон уулна. За ингээ түүний туслах ананд уг нь бол ингээд суудлыг нь засаж тэр номын сентийг нь засдаг байж л дээ. Гэтэл энэ судрыг айлтхахаа өмнө Бурхан багш өөрийнхөө суудлыг өөрөө зассан гэдэг. Тэгээ өөрөө засаад зогсохгүй өөрийнхөө тэр суудланд 3 удаа мөрөгсөн гэж ярьдаг. Хоосон хинч дээр нь суугаагүй суудалдаа мөрөгсөн гэсэн үг. Яагаад тэгж чинь?
Яагаад гэхээр тэр одоо энэ номлохж байгаа номондоо маш их үнэлэлт өгж энэ хүү номыгоо маш их хүндэлж байгаагийн илэрхийллээ гэж үздэг. Тэгээд тэр зүрхэн судраа энэ их судруудаа бэлгийн чандад хүрсэн судруудаа айлтхийнхаа өмнө одоо ингэж хэлсэн ба. Миний ерөөсөө энэ бүх сургаалууд, миний айлдсан бүх ном энэ орчлон дээр арилаад алга болвол болог. Тэрэнд би одоо санаа зовхгүй. Тэгвэл харин энэ бэлгийн чандад хүрсэн их судруудыг өчүүхэн хэсгийг нь ч алдаж болохгүй юм шүү. Эндээс ерөөсөө өчүүхэн жоохон хэсгийг л алдахад миний биений нэгэн хэсгийг алдчихж байгаатай адилхан юм а гэж хэлсэн байдаг. За ингээд үндсэндээ тэр шавнараас асуусан байгаа юм л та. Та нар намайг багшаа гэж үздэггүй. Та нар намайг багшаа гэж үзэж гин үү гэж. Хэрвээ та нар намайг үнэхээр юм багшаа гэж үздэг бол одоо намайг ингээд үгүй болсны дараа үлдэх юм ерөөсөө энэ бэлгийн чандад хүрсэн судрууд юм а. Энэ их судрууд юм. Энэ л би гэсэн үг. Эдгээрийг хадгалж яхад би байж гинаа л гэсэнтэй адилхан юм. Тэгэхээр та нарын яг жинхэнэ багш бол ерөөсөө энэ их судрууд юм а. Яг би биш. Энэ их судрууд бэлгийн чанд хүрсэн судрууд бол та бүхний жинхэнэ багш юм а гэж. Өнөөдрийн бидний энд ярих энэ бэлгүүний зүрхэн судар бол одоо тэр бүх их судруудыг чинь гол шимэн агуулгдсан судар юм а. За тэгэхээр энэ одоо ямар хуу юм бид суралцах байгаагаа та бүхэн ойлгосон баг. Бурхан багш өөрийнхөө суудлыг өөрөө засаад тэгээд суудалтаа 3 мөргөн байж энэ судрыг бидэнд зарилгалсан байна. За тэгээд ер нь бол одоо та бүхний жинхэнэ багш гэж байдаг бол тэр чинь энэ хүү судар юм а. Шагжа мөний гэдэг энэ бурхан арилаад өгөө болцсон үед түүнийг оруулж чадах нэг зүйл байна гэж үзэх юм бол тэр нь юу вэ гэвэл энэ бэлгүүний зүрхэн судар юм шүү гэж айлцсан баг. За тэгээд тийм ч учраас ерөөсөө миний сургаал бүрэн арилаад алга болсон байлаа ч гэсэн ганц энэ байхад л болох юм а. Хэрвээ энэ бэлгийн чандад хүрсэн судруудыг, их судруудыг та бүхэн алдчих юм бол энэс энэ судруудыг алдах биш. Энэ судраас өчүүхэн жоохон хэсгийг нь алдахад л та бүхэн ерөөсөө өнгөрсөн одоо ирээдүйн цагийн хамаг бурхтын зүрхэн шимийг алдчихлаа гэсэн үг ээ гэж. За тэгээ энд яг юу өгүүлсэн байд юм бэ? Яг юу хэлсэн болоод ийм чухал байгаа юм бэ гэхээр бэлгүүний сургаал. Ямар бэлгүүн гэхээр 2 гүн бэлгүүн. За энийг өөрөөр төгс бэлгүүн. Төгс гэгээр л бэлэг бэлгүүний чандад хүрэх судрууд гэж нэрлэдэг баг. Өөр ямар байдлаар энийг нэрлэж болох вэ гэдгийг хэлээд байна шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө монголчуудын хувьд бол бэлгүүний зүрхэн судар гэхэд л эсвэл бэлгийн зүрхэн гэхэд л бараг мэдэндээ хүмүүс. Та бүхэн урдны нэг сонсч исэн гэдэгт би итгэлтэй байна. За ингээд бэлэг бэлгүүнийг энд судалдаг, номлодог ямар бэлгүүн юм бэ гэхээр 2 гүн бэлгүүн. 2 гүн бэлгүүн гэдэг нь юу юм бэ гэхээр хайр. Гэхдээ ямар ч нөхцөл болзолгүй хайрыг хэлж. За та бид бүгдээрээ тодорхой хэмжээгээр хайр гэж юу гэдгийг мэднэ. Бид амсч явсан баг. Гэхдээ бидний тэр амсч исэн хайр, бидний хайр гэж нэрлээд байгаа тэр зүйл бол дандаа 2 томол хайр байдаг бах юм. 2 гүн хайр биш, 2 томол хайр.
Хоёрдмол хайр гэдэг чинь нөхцөл болзолтой хайр гэсэн үг. Тэгээ нөхцөл болзолтой хайр гэдэг бол үрд мөнх байж гинэ гэсэн юм байхгүй. Энэ бол үрдийн биш. Зуурдын, төрхөн зуурын гэсэн үг. Нөхцөл байна гэдэг чинь нөхцөл нь арилахад л тэр хайр арилж алгуулдаг байх. Бидний одоо амсаад байгаа хайр гэдэг бол дандаа ийм хоёрдмол, хоёргүй хайр биш, хоёрдмол хайр байх нэ. Бид нэг ямыг хайрлаж байна гэдэг нь бусдаас илүү хайрлаж байна гэдэг нь бусдыг нь доор хайрлаж байна гэсэн үг үстэй. Инхээр чинь л ингээд хоёрдоод явчихж байгаа. Тэгэхдээ хэдийгээр биднээс ийм хоёрдмол хайрыг амсаж байгаа ч гэсэн сэтгэлийнхээ хамгийн гүнд хизээч хувиршгүй үрдийн мөнхийн ийм хайрыг бид сэтгэлийнхаа угаас хүсэж явдаг. Тийм биз? Тэгээ бидний ирээл хайгаад байгаа юм чинь тэр байх нь шүү дээ. Хизээч хувирдаггүй, хизээч арилдаггүй, үрд мөнх тэр чигээр байж идэг тийм хайрыг л биднээс санаатай буюу санаагүй, зориуд буюу зориуд бусаар ерөөсөө бидний ирж хайж одоо яваад байгаа юм чинь л тэр ямар нэгэн төгс юмыг л бид хайгаад байна шүү дээ. Төгс. Тэгээ төгс төгөлдрийг хайгаа зогсохгүй тэрийг олж аваад ийм бүрэн төгс сэтгэлийн ханамжинд хүрэх гээд байна шүү дээ. Сэтгэл ханахгүй байгаа учраас л биднээс ямар нэг юмыг хайгаад юу ч мэдгүй хайгаал яваад байгаа юм. Тэр хайгаад байгаа чи юу юм бэ гэхээр л энэ байх нь шүү дээ. За энэ үнд яаж хүрэх юм бэ гэвэл одоо ёстой энэ би гэдгээсээ хитийдэж гарч хийж л энэ төрнө. Танд хэрвээ би гэсэн бид барих үзэл байсан цагт та энийг хийсэж болохгүй нэ шүү дээ. Яагаад хэм бол би гэдэгт чинь үргэлж хил хязгаар байдаг. Хязгаарлагдмал. Би гэл бодохоор ч одоо энэ хэсэг ингээл би гэж л бидэнд ийм хил хязгаар байгаа. Бидэнд ийм хэмжээ байгаа гэсэн үг. Хэмжээ дамжаа гэж юм байгаа. Тэрийг л биднээс тэрэн дотор багтсан зүйлийг л бид би гэж нэрлэдэг байх нь шүү дээ. Хэмжээ дамжаатай, хил хязгаартай. Миний бие, миний гэр, танай гэр, чиний бие тийм байгааз. Танай гэр бол, манай гэр бол, танай улс, манай улс бүгдээрээ ингээд хил хязгаартай хуваагдмал хэмжээ дамжаатай тийм зүйл байгаа даа үст. Тэгэл цаашлах юм бол миний шашин, чиний шашин, миний үзэл, чиний үзэл гэж явах юм бол эднүс чи ерөөсөө бүгдээрээ хил хязгаартай ийм салангад энэ минийх, энэ нь чинийх гэсэн ийм саланг үзэл байгаад байгаамаа. Энэ зүрхэн судрын гол шимийг та ойлгоё гэх юм бол энэ би гэдэг бид барих угаасаа хитийдэж юмыг харах ёстой. Тэгэд өөрөөсөө хитийдэж юмыг харна гэдэг чинь тэр үзлийг чинь л бид хоёргүй бэлгүүн гэдэг байна шүү дээ. Хоёргүй үзэл буюу хоёргүй бэлгүүн гэдэг байна. Бурхан багшийн зориулсан 84,000 номын цогц. Тэгээд өнгөрсөн цагийн хамаг бурхад. Тэгээд ирээдүйд залрах бурхтын зүрхэн шим. Өнөөдрийн бидний судлах зүрхэн судар байна шүү дээ. Энэ бол төгс төгөлдөрт хүрэх тийм судар, тийм сургаал. Энэ төгс төгөлдөр гэдэг юмд яаж хүрэх юм бэ гэхээр л би гэдгээс хитийдэн гарч иж, би гэдгээ даван гарч иж л тэнд хүрэх ёстой. Хэрвээ бид энэ эго төвтэй энэ харамаа хичээсэн бид барих уу, бинэмхийлэх үзэл, минэмхийлэх үзэлтэйгэл байгаад байсан цагт хизээч тэр төгс төгөлдрийг олохгүй нэ. Төгс төгөлдрийг олохгүй байна гэдэг маань бид сэтгэлийн бүрэн ханамжинд хизээч бидний сэтгэл хизээч ханахгүй гэсэн үг. Тэрийг олж төгс төгөлдөрт хүрэх хүртэл бидний сэтгэл хизээч ханахгүй. Туйлын эцсийн тэр газарт бид хизээч хүрэхгүй нэ штэ. Яваад л байна, ирээд л байна гэсэн үг.
Тэр төгс төгөлдөр те юу ч дутаагүй. Мөнхийн тийм үнэмлэхгүй. Тийм зүйлд бид хизээж хүрэхгүй юм байна. Тэгээ төгс төгөлдөр бүрэн бүтэн ингээл болоо. Одоо өшөө юу ч хэрэггүй гэсэн тийм төвшөнд бид хизээж хүрэхгүй байна шүү дээ. За тэгээд энийг ойлголгүйгээр бид одоо энэ ирж байгаа юм олохгүй, ирээд байгаа юм олохгүй нэ. Тэгээ зогсохгүй зарим хүмүүс юу чи хайгаад яваад байгаагаа хүртэл мэддэггүйгээ боддоо. Юу чимдээ одоо ингээл хайгаал ингээл бидрэл яваад байгаагаа ерөөсөд огт анзаардагчгүй зарим хүмүүс. Зарим нь бол ингээд гарцаа байхгүй нэг юмны хойноос ингээл хөөцөлдөл энэ биш байна, энэ биш байна, энэ биш байна гэл ингээл зогсоож хөлөөгүй ирж хайж явдаг. За тэгээ яагаад гэдэг шалтгаан гэхээр одоо таны амьдрал хитрхи тав тухтай, эсвэл хитрхи баян чанэлэг, эсвэл хитрхи их дуу чимээтэй. Тэр бүхэн чинь сатаарл. Тэр бүхэн чинь танд яг үнэн мөн чанар, танд яг юу хэрэгтэй, та яг юу зориод яваад байгаа гэдгийг чинь харуулахгүй, тэрнээс чинь таныг сатааруулад байдгаа гэсэн үг. За ингээд эсэргээр одоо маш ядуу, маш их дутагдсан, гачигдсан, шаналсан тийм учраас та яг гол чухал зүйл юунд зорих ёстой бэ гэдгийг харах тийм болцоогүй байна. Танд хинч одоо ингээд ирээд хайгаад яваадаа гэж хэлээгүй, хинч танд тэрийг заагаагүй. Тэгсэн хэрнээ хинээч заалгалгүйгээр, хинээч хэлүүлэлгүйгээр биднээс юу ч юм, ягаад ч юм хайгаад л яваад идэг. Хайгаад яваад зогсохгүй тэрийг хайсаар байгаад амьдралаа барчдаг, олохгүй байсаар байгаад дараагийнхаа төрөлтөө золгодог. Ингээд төрөл дамжаад ингээд явчихдаг баг. Хайгаал яваад идэг. Юу хайгаад байгаа? Хизээ яаж тэрэнд хүрэх юм? Бүү мэд. Ингээл амьдрал дамжаал ингээл төрөл дамжаал яваад байхдаа юу ч юм хайж байгаа, би тэр юмд яаж хүрэх юм? Юу хайгаад байгаа? Бүр юм хайгаад байна гэдгээ ч анзаардаггүй гэж яриад байна штэ. Энэ ертөнцийн дээр хичнээн авга хүмүүс, хичнээн мундаг, хичнээн чадaltaй, хичнээн үзэсгэлэнтэй, хичнээн чадaltaй тийм хүмүүс байгаад. Бидэнд ерөөсөө сатаарл маш их байна. Хэрвээ энэ бүхнийг энэ улс төр, эдийн засаг, энэ соёл иргэнш бүх энэ сатаарлуудыг авч хаяад та зөвхөн өөртөөгөө цуг яг зүрхэн дээр гараа тавьж байгаад ингээд чагнаад үз. Цээжиндээ гараа аваад нүдээ анаад яг чин сэтгэлээсээ бүр үнэнчээр өөрийгөө сонсоод үзье. Өөрийнхөө дотоод руу хараад үз. Тэгээд дотоод дуу хоолойгоо сонсоод үзье. Юу сонсогдох нь? Та хичнээн ч жаргалтай хүн бай хамаагүй. Та хичнээн ч зовлонтой хүн байсан хамаагүй. Та ямар ч их өндөр амжилтанд хүрсэн, ямар ч өндөр суудалд суудаг, эсвэл ямар ч доор суудалд суудаг хүн байсан ялгаа байхгүй. Яг ингээд өөрийнхөө үнэн дуу хоолойг чин үнэнчээр гоёж гоодолгүй чин үнэнчээр сонсоод үзье. Энд ерөөсөө таны сайн хүн байна уу, буянтай хүн байна уу, муу хүн байна уу, нүгэлтэй хүн байна уу ерөөсөө ялгаа байхгүй. Та баян байна уу, ядуу байна уу, та их амжилтанд хүрсэн хүн байна уу, их амжилтгүй баларч яваа нөхөр байна уу, ялгаа байхгүй. Аль нь ч ялгаа байхгүй. Тэр байтугай энэрл нэгүсэл нь бялхсан ёстой далай тэнгис шиг их энэрл нэгүсэл нь бялхсан хүнч байсан, ялгаа байхгүй. Чин үнэнчээр өөрийгөө чагнаад үзэх юм бол сэтгэлийн хамгийн гүнд ямар нэгэн юм дутуу байгааг та олж мэднэ. Тань нэг л зүйл надад дутуу байгаад байна да. Юу юм бол таа?
гэсэн тийм одоо мэдрэмж төрхийг та таних болно. Гэтэл хүмүүс ихэнх нь ямар ч энийг харахыг ч хүсэхгүй, энийг сонсохыг ч хүсэхгүй, зүгээр л яшиг төвөг энэгээр яадгийн зүгээр энэ уртх амьдралаа хөөгөл явж явах болно гэж боддог. Гэтэл таны ерөөсөө хамгийн их яах гэж амьдарч байгааг чинь гол утга учир нь тэнд байна шүү дээ. Өнөөдрийн бидний энд ярих зүрхэн судрын гол утга нь нөхцөл болзолгүй хайр. Тэр нөхцөл болзолгүй хайр гэдэг чинь юу юм бэ гэхээр энэ нь хоёргүй бэлгүн. Бэлэг бэлгүн юм. Тэр л таны тэр хайгаад байгаа үрд мөнхийн арилшгүй төгс хайр байх нь шүү дээ. Энэ хайрыг бас очир алмазтай бид зүрлдэг. Очир алмаз гэж бас нэрлэдэг. Яагаад гэвэл очир алмаз ийм бутрашгүй хатуу зүйл байдаг байна л да. За ингээд очироор огтлогч судар бол одоо энэ зүрхэн судартай маш төстэй мөн нэг бүлгийн бэлэг бэлгүүний бэлгийн чандад хүрэх их судруудад агуулгаддаг тийм судар байдаг. За төвдөд, хятадд, Монголд гэдэг энэ зүрхэн судар, очироор огтлогч судар, Дорзотва, Широв нимбу эднүс бол одоо маш алдартай, тэгээд маш элбэг тархсан, маш сайн мэддэг. За ингээд бусад бас их хөлөгний сургаалыг дагдаг улсуудад ч гэсэн мөн одоо эдгээр судрууд байдаг байна. Ялангуяа Монголд бол очироор огтлогч судрыг маш өргөн хэрэгэлдэг, бараг айл болгонд залдаг байжээ. Олон судар залж шүтдэг байх тэрэн дотроо энэ хоёр зүрхэн судар, очироор огтлогч судар хоёрыг бол одоо маш өргөн залдаг, тахдаг, уншдаг, судалдаг байжээ. Очир алмаз гэдгээр ерөөсөө хуваагдашгүй тийм зүйлийг л төлөөлүүлдэг. Батвөх гэсэн үг. За тэгэл хагарашгүй, бутрашгүй гэхэр чинь л үрдийн гэдэгтэй ойрхон болчихж байгаа үз. За түүгээр зогсохгүй энэ бол одоо төгс ариуныг мөн илэрхийлдэг. Төгс ариун болор тунгалаг. Хэдийгээр одоо энэ талаар нэг их сайн мэдлэггүй ч гэсэн өнөөдөр би та бүхэнтэй энэ судрын тайлбарыг хуваалцж байгаадаа энэ судрын талаар ярихын боломж гарч байгаадаа маш их баяртай байна. Хамаг бурхтын хамаг гэдэг байгаа шүү дээ. Та нар анзаарч байна. Хамаг бурхтын зүрхэн шин болсон судрыг яаж л би одоо мэдв гэж. Тэгтээ яг энэ талаар та бүхэнтэй ингээд багсаг зүйл хуваалцахдаа би үнэхээр их баяртай байна. За ингээд зүрхэн судар руугаа ороход энэ жижиг судрыг дотор нь 3 жижиг хэсэгт хувааж болно. Эхний хэсэг төгсгөлийн хэсэг хоёр нь ийм үйл явдал болж байгаа. Үйл явдал. Тэгээд тэр голын хэсэгт нь Шари Потраа асуулт тавиад за тэгээд Жанрасыг хариулж байгаа. Тийм хэсэг байгаа. Асуулт хариултын хэсэг байгаа. За энэ үед бурхан багш тэр асууж байгаа хариулж байгаатай санал нийлж байгаа, тэрэнд дэмжлэг үзүүлж байгаа. Тийм байдал гарч ирнэ. Ийм л судар. За энэ судар дотор 2 зүйл ажиглагдана. Тэр нь 5 цогцос ба 18 элементүүд гэсэн. Ийм 2 зүйл гарч ирнэ. 5 цогцос ба 18 элемент. Тэгээ бэлгийн чандад хүрэх
гэдгийг санскритаар прajna paramita гэдэг. Paramita гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэх юм бол ерөөсөө чандад хүрэх, давж гарах, хитийдэх гэсэн үг. Юунаас хитийдэх юм бэ гэхээр энэ биеэсээ хитийдээд энэ сэтгэлээсээ хитийдэх. Тэгж л бэлэг бэлгүүний чандад хүрдэг байна шүү дээ. Тэгвэл альва нэг зүйлийн чандад хүрч хитийдэж гарахын тулд эхлээд биднээс одоо яг би хаана байна гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэгэхээр биеэсээ хитийдэж гарна гэдэг чинь бие гэдэг чинь бид юу хэлээд байгаа юм бэ гэхээр 5 цогцыг хэлж байгаа. Тиймээс 5 цогц ба 18 элемент гэсэн ухагтхуунууд энд гарч ирнэ. Энэ хоёрын нэгдлийг бид одоо бие гэж үздэг. Одоо бидний нөгөө бие гэдэг байгаа чинь юу байд юм бэ гэхээр эдгээр зүйлсийн нэгдэл үүдэг байна шүү дээ. Би гэд бид бариад байгаа чинь ерөөсөө энэ 5 цогц 18 элементийн нийлбэр. Энэ 5 цогцыг гэтэл бурхан юу гэж хэлсэн гэхээр нэг бүрчлэн энч байхгүй хуусан юм аа. За тэгэл 18 элемент гэдэг нь одоо нөгөө миний нүд, миний чих, миний хамар, миний за тэгээд тэр нүдэн дүртэх дүрс, тэр дуу, тэр чимээ, за энийг хүлээж авж байгаа хийсвэр, мэдрэхүү ингээд 18 болж байгаа. 6 мэдрэхүүн эргэтэн, 6 мэдрэхүүн эргэтэндний өртөх тэр орон, энэс төрж байгаа тэр мэдрэмж. Ухамсар өөрөөр хэлбэл 6 мэдрэхүүн ухамсар, 6 мэдрэхүүн орон, 6 мэдрэхүүн эргэтэн гэсэн ийм 18. Тэгээ дээрэс нь 5 цогц. За энэ хэдийг нийлүүлээд 5 цогц гэдэг нь дүрс, сэрхүй, хуран мэдхүй, хураан үйлдэхүй, тийм мэдл 5-ыг хэлж байгаа. Эдгээрийг нийлүүлээд одоо бидний нөгөө бие гэдэг үзэл чинь энэ л бахна шүү дээ. Энэ бүхнийг нийлүүлээл бие гэж байгаа юм нэг нийлмэл эд бахна шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ л одоо хитийдэж гарах тухай яригдж байгаа. Миний би гэдэг одоо маш алдартай бидний хувьд бол хамгийн алдартай бидний мэдтгэл зүйл тэр. Бид хаанч байсан, бид юу ч хийжсэн би миний гэдэг үзэл бол хамгийн алдартай үргэлж бидэнтэй хамт байдаг. Сайн ч хүн байна уу, муу ч хүн байна уу, ялгаа байхгүй бид энэ бид барих хүнхаа дуулууртай боолно, дуулууртай зарцсан байдаг байна. Тэгэл бодоод үзэхэр чи одоо бидний энэ би гэдэг чинь бидний бурхан, би гэдэг чинь бидний ном, би гэдэг чинь бидний хуураг болох гэдэг шүү. Бурхан ном хуургал би болчоор чи одоо ерөөсө бүх юм л би гэдэг дээр суурлах гэдэг. Хүний хувьд би гэдгээс илүү өндөр, би гэдгээс илүү эрхэм зүйл одоо байхгүй гэж хэлэхэд болно. Одоо туйлын нэг одоо үрд мөнхийн хаан гэж байдаг бол тэр нь бидний энэ бид барих уу. Санжаач сансрын оршихуй хаан нь бид барих уу шүү дээ гэж би ярьдаг. Энд эгод барих уу, эго төвтэй бид барих уу гэлж байгаа. Бурханд ч гэсэн би гэдэг үзэл байсан уу гэвэл байсан. Тэгвэл бурхантай харьцуулахад бидний энэ бид барих уу бол эго төвтэй гэдээ яриад байна шүү дээ. Хар маячсан байдаг баг. Сансрын оршихуйд байгаа бол одоо бидний энэ оршихуйн хаан нь бид барих уу. Тэгэд бидний зориуд байгаа зүйл юу юм бэ гэхээр одоо энээс хайлж хитийдэж гарах шаардлагатай байна. Сансрын оршихуй гэхээр л одоо бидний энэ төрөл өхөл ээлжилсэн энэ оршихуйг хэлж байгаа шүү дээ. Яг үндсэндээ энд ингээд төрөөд үхээд ингээд явъя гэсэн хүсэлтэй хүн байдаггүй ч үж магадгүй. Биднээс ерөөсөө чи ингэж төрж өгөхдөө дуртай юу гэж асуудаггүй л болохоос биш үү? Биднээс ерөөсөө тэгж асуудаггүй шүү дээ. Асуудаг бол
ингээд явж ах дуртай хүн үнэндээ байдаггүй ч байж магадгүй. Яг үнэндээ энэ сансрын оршихуйд ингээл төрөл дамжаал ингээл яваад байна гэдэг бол маш ядаргаатай, маш хүнийг ядраамаар, цуцаамаар ийм үйл юм шүү дээ. Ёстой л нөгөө үйлийнхээ ирэхээр үйлээ эдэлж байгаа нэ гэдэг шиг л. Яалтч байхгүй төрөл, яалтч байхгүй амьдрахаас биш арга байхгүй, тэгэл амьдрал, тэгэл өөхөөс биш арга байхгүй хэл тэгэл дуусч байгаа шүү дээ. Тэгээд энэ эргэлтийгээ бид сансрын эргэлт гэж нэрлэдэг. Тэгээд энэ оршихуй, энэ бидний энэ оршихуй гэдэг маань сансар гариг эрхэс галактиктайгаа бүгд ороод шүү дээ. Тэрэнд ч гэсэн эхлэл байгаа, тэрэнд ч гэсэн төгсгөл байгаа. Энэ ертөнцид эхлэл байгаа, энэ ертөнцид төгсгөл байгаа. Энэ бидний улс орон болгонд эхлэл байгаа, төгсгөл байгаа. Энэ бидний гэр бүл болгонд эхлэл байгаа, төгсгөл байгаа. Энэ гэр бүлийн гишүүн болгонд эхлэл байгаа, төгсгөл байгаа. Төрөл байгаа, хөл байгаа. Эний чинь л сансарт эргэлдэн оршихуй гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Төрсөн болохоор үхэн, үхсэн болохоор төрнө. Гэхдээ хайрцаггүйгээр бас хүн болоод төрсөн байгаа нь одоо бидэнд эцсийн шанс өгж гинэ гэдэг шиг тий. Одоо энэндээс сэт цохин гарах тэр бололцоог бидэнд олгож байгаа юм шүү. Хэрвээ бид хүн биш өөр ямар нэгэн өөр зүйлийн амьтан болоод төрсөн байсан бол бидэнд ийм боломж байхгүй л байх байсан. Тэг боломж байхгүйгээр зогсохгүй тийм чадвар байхгүй амьтад түүх төмөрөө биш шүү. Тэг хүн болж төрснийх одоо бид энэ шимийг авах хэрэгтэй гэж. Юу гэсэн үг юм бэ гэвэл өөрсөндөө үнэнчээр ханд. Өөртөө үнэнчээр хандаад өөрийнхөө дотогш үнэнчээр өнгийгөөд одоо юу сонсогдох нь тэрийг сонсоод үзье. За одоо энэ бид барих одоо ямар хортой юм бэ? Яагаад энэ бидэнд юм уу байна гэхээр бид барих сэтгэл байхад бидэнд өөрөөсөө зурах сэтгэл, өөртөө тачаах сэтгэл, өөртөө шунах сэтгэл төрчихсөн байдаг байна. Маш их шунал, маш их өөртөө тачаачихсан, маш их өөрөөсөө зуурцсан байдаг. За энэ чинь одоо юу юм бэ гэвэл одоо энэ чинь нөгөө эрх чөлөөгүй байдлыг л хэлж байгаа шүү. Ийм байна л гэдэг чинь эрх чөлөөгүй байна гэсэн үг байхгүй нэг эсний. За энэ эрх чөлөөгүй амьтанд одоо хаа сайгүй дүүрэн байна. Эрх чөлөөнд хүрсэн хүн үнэхэрийн цөөхөн байна. Хаана л бид барих уу байна? Тэнд өвчин зовлон шаналгаа дүүрэн биш шүү дээ. Хаана л би байна? Тэнд зовлон гутрал шаналл доройтол бүхэн биш шүү дээ. Сайхан байна уу муухай байна уу ялгаа байхгүй. Таны бид барих уу чинь сайхан байлаа гэд таны зовлон чинь таны асуудал чинь сайхан асуудал байна л гэсэн. Таны бид барих уу чинь маш их боловсралтай байна. Оюун боловсрал өндөртэй байна гэдэг чинь таны зовлон шаналгаа маш оюунлаг, маш боловсронгуй байна л гэсэн үг шүү дээ. Бурхан багшийн зориулсан зүрхэн сударт яаж эндээс давж гарах вэ? Яаж энэ бид барих угаас хитийдэж гарах вэ гэдгийг бидэнд сургасан. Бид барих угаас хитийдэн гарч энэ сансраас хитийдэн гарна. Энэ нь бидний энэ бүх зовлонгоос хитийдэн гарахыг хэлж байгаамаа. Сансрын оршихуй гэдэг бол зовлонт оршихуй. Зовлонт оршихуй явах нь биш. Тэгээд энэ зовлонт оршихуйн хаана нь бид барих вэ? За ингээ нэг үгээр хэлэхэд ерөөсө биднес огт хүсдэггүй. Сэтгэлийнхаа өвгт бол ерөөсө огт хүсдэггүй тэр газараа амьдраад байна л гэсэн. Бид огтхон ч хүсдэггүй. Яг сэтгэлийнхаа өвгт бол бид огт хүсдэггүй тийм газараа төрчихсөн, тийм газараа амьдраад, тийм газараа эргэлдээд байна.
Одоо эндээс яаж гарах вэ гэдэг тухай яриад байна шүү дээ. Тийм болохоор л би та бүхнийг өөртөө үнэнч байгаад үзье. Өөрийнхөө дуу хоолойг яг үннээр нь сонсоод үзье гэж яриад байгаа. Яг бид сэтгэлийнхаа хамгийн өвгт бид ийм байдлыг хүсдэггүй, бид ийм байдлаар амьдрахыг хүсдэггүй. Бид эндээсээ гарахыг хүсээд тэмүүлээд явдаг. Ганцхан бид тэрийгэ таньдаггүй, тэрийгэ ойлгодоггүй, яаж гэдгийг мэддэггүй. За ингээ хүмүүс ярьдаг л да би ингээд маш их шүтлэгтэй, би маш одоо нээлттэй ийм хүн, би ийм чэнтэг төвд одоо ингээд эргэл мөрөглөөр ийм чих буян хийсэн, ийм чих айлчлал хийсэн, ийм их зүйлийг үзсэн, харсан, дуулсан, мэдсэн. За тэгэл одоо өстэй янзын одоо энтгэгт очиод хувцас солиод энтгэг хувц өмссөн, эсвэл төвдөд очиод төвд хувц өмссөн ингээл шашин соёлыг нь дагаал явж байгаа ийм хүн гэж өөрийгөө үздэг. Тийм хүмүүс их байдаг. Дорны соёлд орчихсон, дорны одоо буддист болсон, тэгээд би буддийн сургаалаар явж байгаа гэсэн тийм хүмүүс. Барууныхан шарууд цагаанууд бол зөндөө байгаа. За ингээд энэ нэг талаар сайхан хэрэг ямар сайхан юм бэ, баярлалаа гэж хэлмээр юм сайхан хэрэг юм. Тэгвэл энэ яг одоо ийм нээлттэй сэтгэлээр бүхэнд хандж байгаа. Энэ бид барих хүчин танд байгаад л байгаа цагт ямар ч байгаад нэмэр байхгүй гэдэг шүү дээ үндсэндээ. Тэр энэ чинь тэгтээ бидний хүсэж байгаа тэр зүйл яг мөн үү гэвэл биш байхгүй. Яагаад гэвэл нэг зүйлийг нөгөөгөөр солих нь ийм нээлттэй сэтгэл бидний одоо энэ оршуугаас давж гарах тэр арга нь биш юм аа. Нэг шашныг нөгөө шашнаар, нэг шүтлгийг нөгөө шүтлгээр, нэг хувцсыг өөр үндэсний хувцаар сольсноор бид тэрэнд хүрэхгүй. Яг энэ тодорхой хэмжээгээр сэтгэлээ нээж байгаа л нэг илэрхийлэл юм. Тэгтээ энэ яг мөн үг гэвэл биш. Бид энэ бүх соёлоос, энэ бүх шүтлгээс, энэ бүх шашнаас давж гарах тухай яриад байна шүү дээ. Яагаад ч нэмэр байхгүй таны энэ бид барих уу байсаар байсан цагт таны асуудал зовлон хизээч дуусахгүй. Байж л байна. Зүгээр хизээ хаана ямар зовлон тохиолдох вэ гэдэг нь л цаг хугацааны л асуудал болохоос биш. Зовлон байх гэдэг бол гарцаа байхгүй. Тэгээ энэ бид барих уу чинь юу юм бэ гэхээр л нөгөө 5 цогцос 18 элемент. Бурхан багш зүрхэн сударта тэдгээрийг ерөөсөө нэг бүрчлэн өгөөсгсөн байгаа шүү дээ. Тэгээд ингээд анх уншаад үзэхэд тийм тааламжтай биш бас. Байхгүй гэд юу яриад байгаа юм бэ л гэмээр сонсогдно. Тэгээ нүдч байхгүй, чихч байхгүй, хуран мэдлж байхгүй юу яриад байгаа юм бэ л гэж хэлмээр анх сонсоход. Тэгээ галзуу хүнч тэгж ярихгүй штэ. Тэр байтугай согтуу хүнч тэгж ярихгүй штэ. Надад нүд үгүй, чих үгүй, хамар үгүй, ам үгүй ингэж ярихгүй штэ. Тэг юу яриад байгаа юм бэ л гэмээр сонсогдно. Галзуу хүнч ингэж ярихгүй, эн чин галзуугаас хитээдсэн зүйл, согтуу хүнч ингэж ярихгүй, эн чин согтуугаас ч хитээдсэн зүйл юм аа. За энэ 5 цогцыг нь дүрс, мэдрэхүү, ялгамжаа, хуран үлдэхүй, тийм мэдл гэж нэрлэж бас болно. Эсвэл энэ сударт өгүүлснээр дүрс, сэрхүй, хуран мэдхүй, хуран үлдэхүй, тийм мэдл гэж нэрлэж бас болно. Дүрс, мэдрэмж, ялгамжаа, мэдрэхүү, ухамсар гэсэн 5. Дүрс, ухамсар гэдэг хоёр нь нэгдчихээр биднээс хүн гэж нэрлэдэг шүү дээ. Бидний одоо энэ бие сэтгэл хоёрын нэгдлийг хэлж байгаа. Дүрс, бие гэдэг нь дүрс, сэтгэл гэдэг нь ухамсар байх нь шүү дээ. Энэ 5 бүрдэл цогцыг чинь нэг нь л дүрс, нөгөөх нь нөгөө 4 нь болохоор 4 төрлийн сэтгэлийн 4 ийм фактор байх нь шүү дээ. За ингээ бие сэтгэл хоёрыг нийлүүлээд хүн гэж нэрлэдэг бол тэр биеийн дүрс, сэтгэл нь ухамсар гэсэн энэ 5 бүрдэл цогцыг чинь 2 нь байх нь шүү дээ.
Тэгэхээр бидний одоо энэ хүн гэд бүтцэн байгаа зүйл чинь ерөөсөө бүтцэн тийм нэг зүйл ерөөсөө дан ганц нэг зүйл байхгүй, энэ чинь ийм олон зүйлийн нийлбэр байгаад байгаа. Тэгээд дараа нэг бүрчлэн. Бурхан багш ерөөсөө нэг бүрчлэн. Дүрс нь хоосон. Хоосон нь дүрс юм. Хоосноос өөр дүрс үгүй, дүрснээс өөр хоосон үгүй гэж зарлигласан байгаа. Бид барих уу, бидний энэ бид барих уу бол одоос энэ орших үед хамгийн ам бүхтэй зүйл шүү дээ. Хамгийн ам бүхтэй зүйл. Ерөөсөө тэргүүшгүй цагаас эхэлсэн. Байж л байгаа одоо болтол. Тийм ам бүхтэй зүйл учраас Бурхан багш ерөөсөө 4 булангийн ингээд гарах газаргүй болгоод ингээд яг үгүйсгцэн биш шүү дээ. За ингээд одоо байшин дотор байлаа гэхэд байшингийн 4 ханаар ингээд тусгаарлаж байгаатай адилхан. Хашаад авч байгаатай адилхан. Энэ дүрс нь хоосон нь дүрс юм гэдэг чинь энэ 4 булан гэсэн үг. 4 хана, 4 хан босгочихж байгаа. Өөрөөсөө бүтсэн зүйл нэг ихэн ч үгүй юм а. Бодтой бүтцэн цул салшгүй бутрашгүй тийм зүйл нэгч байхгүй маа гэдгийг илэрхийлж байгаа нь тэр дүрс нь хоосон юм а гэж. Бүх дүрс бодтод барихыг бүгдийг үгүйсгэж шít. Хэрвээ тэнд өчүүхэн төдий бодтой бүтцэн цул зүйл өстэй маш өчүүхэн чамаагүй үлдчихэл юм бол нөгөө бид барих үчин аврагдчих гэдэг. Тэр өчүүхэн симхийгээр бултчих гэдэг нь шүү дээ. Бид ерөөсөө альва нэгэн зүйлийг боджуулаад бийжүүлээл тэрнээсээ зуурал авахаараа тэрийгэ за өстой болоо явчлаа. Одоо би ёстой аюулгүй ёстой айх юмгүй болчлоо гэж бодох гээд идэг. Тэгээ ямар ч зууран барих юу ч байхгүй ийм эрх чөлөөнөөс бид айгаад идэг гэсэн үг. Одоо аюулгүй байдлаа алдчихж байгаа юм шиг бодоод идэг. Та тэр өөрийн аюулгүй гэж бодоод зуураад авцсан байгаа юм чинь мөнх биш гэдэг шүү дээ. Тэгэл айрлал алгал. Энэ биш вэ гээл дахиад нэг өөр юмнаас гэр бүл энэ юм энэ төрөнг ингээл зуурал идэг тэднүс чинь аль нь ч өөрт мөнх байж идэг тийм өөрөөсөө бүтцэн цул бат бодит зүйл алгаа гэдэг. Тэгэл таны нөгөө одоо аюулгүй за одоо л болчлоо. За одоо өстой болцсон шүү би болоо явчлаа гэж бодож байгаа зүйл чинь л биш байна. Арилаад алга болчихоор та энэ биш байна. Энэ биш байна. Энэ биш байна. Энэ биш юм байна. Энэ биш юм байна. Ингээл бидрээд яваад. Мөнх усын ертөнцид төрчөөд мөнх зүйлийг хаагаад яваад байгаа бол тэр чинь буруу байна. Та тэрийг хизээч олохгүй. Та буруу газараа төрчихсөн байна. Та хэрвээ үнэхээр л жаргалтай байя гэж бодож байгаа бол яг мөнхийн цул бүтцэн тийм зүйлийг битгий хай. Одоо тэрийг л олоод авчвал биднээс болоо гэж нэг юмыг хайгаад яваад штэ. Зориод яваад штэ. Тийм юм бүү хай. Яагаад гэвэл та тэрийг олохгүй. Тэгээд та өөрийгөө хуураад яваад иж болно л доо. За энэ хорвоо дээр ёстой мөнхийн эзэн мөнхийн юм байгаа шүү. Тэр бидэнд тэгж туслая шүү, тэгж аврах шүү, бид ингэж аврагдсан шүү гэж ярьж байгаа янз бүрийн худалч нөхдүүд энэ орчлон дээр олон байхыг үгүйсэхгүй. Тэгж ярьж байгаа хүмүүс бол одоо энэ ертөнцийн хамгийн худалч хүмүүс худлаа номлолоо бидэнд тулгаад, бидэнд номлоод, бидэнд зараад явж байгаа шүү дээ. Энэ орчлон, энэ дэлхийн ертөнц тэр чигээрээ мөнх ус. Энэ гариг эрхэс галактик тэр чигээрээ мөнх ус байхад та яаж нэг ийм жижигхэн мөнх зүйлийг хайгаад яваад байна? Тэгээд тэрийгээ яаж олно гэж бодоод байна? Үнэн байдал бол яг огторгүй мэт торох юмгүй, зуурах юмгүй, хуусан юм шүү дээ.
Тэр хоосон огторгуйч бидний хамгийн аюулгүй байдал тэр чинь бидний төрлөх гэрээ гэд яриад байна шүү дээ. Бурхан биднүсийг бүгднгийн жаргахын төлөө яваад байна гэдгийг мэдчихсэн. Биднүс бүгдээр л жаргалын төлөө явж байгаа. Энийг үгүйсгэх амьтан нэгч байхгүй, энийг буруутгахч амьтан нэгч байхгүй. Жаргалтлаас хинч татгалзадгүй, жаргалтай байх чинь буруу гэж бурхан багш заагаагүй. Жаргалтай байхыг үгүйсгээгүй. Аз жаргалыг хүснэ гэдэг чинь шашин шүтлэг биш юм шүү дээ. Аз жаргалыг хүсэж гин гэдэг чинь аль нэг улсын соёлч биш. Энэ чинь бидний угийн мөн чанар. Хинч байсан ялгаагүй. Бурхан багш энийг үгүйсгээгүй. Тэгтээ тэр юуг мэдчихсэн бэ гэвэл яавал бид туйлын үнэмлэхгүй тэр мөнхийн өвөрдийн аз жаргалтай хүрэх вэ гэдэг замыг тэр мэдэж байсан. Тэр нь тэгтээ энэ бидний сансрын оршихуйд байхгүй. Эндээс хайгаад бол бид болохгүй. Эндээс бид хитийдэж гарч хийж л тэрийг олно. За тэгээ бурхан багш баргалж би гэж байхгүй штэ гэл зүгээр хэлчих байсан юм шиг. Би гэж байхгүй штэ гэл хэлчихэд баг хангалттай байсан юм шиг санагд. Гэтэл тэр тэгээгүй. 5 цогц чинь хоосон юм аа. Тэгээ 5 бүртэл цогц чинь хоосон шүвч гэж хэлээгүй штэ. Тэр чинь ерөөсөө нэг нэгээр нь салгаад. Тэрч хоосон. Дүрс үгүй. Сэрхгүй үгүй. Хуран мэдхгүй үгүй. Хураан үлдэхгүй үгүй. Тийм мэдэл үгүй гэж. Тэг ингээд хэлчихэд байхад хүртэл танд стил одоо зуурах юм энэ тэнд мерсэр үлдчихэд байгаа учраас тэр цааш нь нөгөө 18 элементийг үгүйсгэсэн байгаа шүү. Нүд үгүй, чих үгүй, ам үгүй, хамар үгүй. Үлдэх газаргүй болтол нь үгүйсгэсэн баг. Тэгээ зогсохгүй шүү. Нүдний ухамсар үгүй, чихний ухамсар үгүй, сонсголын ухамсар үгүй, амтлах ухамсар үгүй. Юу гэдэм бүгдийн нэг бүрчлэн байхгүй маа хуусан юм аа. Тэр бүр яг одоо ёстой энэ бид барих уу бидэнд байгаад байгаа энэ зуураад байгаа ёстой гарах газаргүй болтол нь өнцөг булан бүхнийг нь ингээд хаасан. Энэ хөр. Аврагдах газаргүй болтол нь. Одоо ёстой ямар ч хатуу цул өчүүхэн атом молекул өчүүхэн жижиг хэсэг үлдээхгүйгээр хуусан юм а гэж номлосон. Хэрвээ тийм өчүүхэн зүйл үлдчихэл юм бол бид зуурчих гэдэг шүү дээ. Бидэнд зуурах юм гарч ирэх гэдэг шүү дээ. Зуураа зогсохгүй шунчиж байгаа, шунаа зогсохгүй тачаачж байгаа. За тэгээ зогсохгүй тэр мэдрэхүйд хүртэж байгаа мэдрэхүйн орныг одоо хүртэж байгаа тэр зүйлийг нь мөн хоосон юм а гэж номлосон. За ингээд бурхан багшийн энэ дүрс нь хоосон нь дүрс юм а. Хоосноос өөр дүрс байхгүй, дүрснээс өөр хоосон байхгүй гэдэг энийг хоосон чанарын 4 дугуй гэж нэрлэдэг. Хоосон чанарыг одоо ийм нэг явдаг тэрэг машин гэж бодоход 4 дугуй нь бахна шүү. Тэ 4 хүрд гэх юм уу? 4 хүрд. За ингээд энд нэг зүйлийг хэлэхэд бидний энэ бид барих уу ил гардаг үе, далд нуугддаг үе гэж байдаг. За ингээд өөрөөр хэлэх юм бол одоо 3 төлөв байлаа гэж бодоход жаргалтай бие, зовлонтой бие гэж байхад бас зовоочгүй, жаргалаачгүй тийм дундын бие гэж байдаг баг. Тэгэхээр жаргаж байгаа үед бид ил гараад, зовж байгаа үед ил гараад харин тэр яг дундын үедээ бид ийм далд нуугдмал байдал. Бидний бид барих уу тийм нуугдмал байдалтай байж болдог байна. Тэр үед бид барих уу байна уу гэвэл байгаа, тэгсэн мөртлөө байхгүй юм шиг ийм нуугдцсан. Байхгүй байна уу гэхээр цаана байж идэг. Айхтар итвэхтэй биш, ийм итвэхгүй байдлаар тэнд байж идэг гэсэн.
Тэгэхээр жаргах юм уу зовох үед чи биднээс ийм итвэхтэй бидний биед барих уу ийм итвэхтэй төлөвт орчдөг байна шүү дээ. Тэгэхээр тэр даалд нөөгдсөн байж байгаа үед нь тэрийг ил гаргаж ирья гэд яаж ил гаргах юм бэ гэх юм бол тэрэнд тодорхой нөхцлүүдийг бүрдүүлж өгнө шүү дээ. Жаргалтай юм уу зовлонтой нөхцлүүдийг бүрдүүлж өгснөөр тэр наашаа ил гарч харагддаг байна. За одоо ингээд та бидний энэ амьдарч байгаа нөхцөлд мөл оршихгүй бол ерөөсөө маш тогтворгүй, маш хуурмаг. Одоо ингээ гаднаас нь харахад ерөөсөө бүх юмор л ингээ хангалттай сайхан мэт амьдарч байгаа юм л да. Бид одоо бол энэ ертөнцийн дээр ерөөсөө бусад цаг үеийг бодох юм бол хамгийн хангалуун. Гараал дэлгүүр ороход одоо авъя гэсэн юм болгон биш шүү дээ. Гэт бодоод үзэхээр ерөөсөө бүх юмар хангагдсан ийм их эд баялаг бидэнд урьд түүхэнд бараг байгаачгүй байх гэмээр хүн болгонд олдцтой ийм их болчихсон. Тэгсэн хэрнээ өчүүхэн төдий өөрчлөлт гарахад л биднээс чичирч салгав. Бидний эдийн засаг бол салгалдаг шүү дээ. Тийм нөхцөлтмөл байдалтай л бид амьдарч. Яг л одоо юуг мэрэмдэ? Дэндүү эмзэг дөнгөж төрсөн шувууны дэгдэх шиг л одоо ямар ч үдсүүд нь ургаагүй ингээд нүцгэн тий. Жоохон өчүүхэн салхи гарахад тэрийг ямар зүүгээр хатгах байгаа юм шүү дээ. Өчүүхэн жоохон салхи гарахад л ерөөсө хамаг биеийн чичирч салгалаа ингээл байж ядж байгаа мэт. Ийм нүцгэн үдсүүд нь ургаагүй шувууны дэгдэх юм мэт. Тийм л байдалтай бид биш. Жоохон юм болоход л ямар эмзэг хандж байна. Ямар эмзэг байна. Бодоод үзээрэй. Бид одоо энэ нөхцлүүдээ нөхцлүүдээ сайжруулаад ингээл яваад байгаа юм. Тэгэд эн чин биднийг энэ эрх чөлөөнд хүрэхгүй маа. Ямар ч нөхцөлгүй байдалд орж иж л бид бүрэн эрх чөлөө эдлэх юм аа. Тэгээ түрүү хэлсэн ёсоор бид нөхцлүүдээ сайжруулж болно, бид нөхцлүүдээ дээрдүүлж болно, илүү бат бөх болгож болно. Гэхдээ л нөхцөл гэдэг бол нөхцөл юм. Нөхцөл гэдэг чинь өөрөө асуудал байхгүй юу? Нөхцөл гэдэг чинь өөрөө зовлон юм аа. Яагаад гэвэл энэ нөхцөл гэдэг чинь бидний энэ биед барихуутай үргэлж хамт үргэлж цуг явдаг. Тэгээ тийм болохоор л энэ бурхан багшийн сударта ерөөсөө нэг бүрчлэн хуусан юм а гэж нэгээр нь тодорхойлж ирсэн байгаа шүү дээ. За энд хүрээд бид өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Дараагийн хичээл дээр эргэн золготлоо баяртай.